Савдаг ертөнцийн эзэн өвгөд. Нартад мэндэлсэн хүмүүний дүүргэсэн үйлийг дэнслэн улбаалах эсвэл дээд тэнгэрт буй өвгдийн үйлийг дэнслэн уулын эзнэр томилдог. Бусад гариг иргэсээс нартад энэ үйлийг дүүргдэг оршихуйдын сүнсүүд бас бий. Жишээлбэл саран дээр орших тогооны нэгэн эзэн ирж болно. Савдаг ертөнцийн эзэн өвгдийг өдгөө нартын өрс багахан танин мэдэх гэж л байна. Муу үйл хийсэн л бол савдаг уулын эзэн болдог гэсэн муйхар ойлголт өрсийн дунд байна. Савдаг улсын эзэдэл байвал үргэлж муу үйлийг дүүргдэг хэмээж баг багцлааны онгод өвгөд худал айлтгаа болоорой. Үүнийг анхааруулан айлтъя. Савдаг ертөнцийн эзэд өөрсдийн чадвартай, хүчтэй, дүүргэх үйлстэй өвгөд байдаг. Хүссэн бүхэн нь очоод суудаг сэнтий биш шүү. Уулс бүхэн намхан толгойд дов байсан ч хүрттэй. Хоёр уулын хормой хэсэг нийлсэн тал гэхэд хэцүү суг гэхэд ч хэцүү орон зайд ч савдаг эзэн бий. Нэгэн уул дов жалгч бай тэнд ноёлох хийгээд дагуул гэд нэг бус эзэн байвал заавал байдаг. Шил дамлсан уулс байлаа гэхэд оройлох бас нэгэн савдаг эзэн байна. Тэнд уулсын оройд суучгаад энд нэг хүн явж байна, тэнд нохой гүйж байна, энэ цэцэг ургаж байна гэх мэтээр игүүрээд байхгүй. Гийврээд байхгүй. Өвлийн цагаарч сэрүүн байж үйлсээ дүргэж байдаг юм шүү тэд. Савдаг эзэд өөрсдийн хариуцсан орон зайн хүртийг тасралтгүй эргүүлэн оршихын тулд оддоос нар сарнаас ирэх үүсээрс дамнан хуралдах огторгон эрчмүүдийг өөр дээрээ буулган авч уулын адаргаас дотгош чиглэлээр өвс, мод, цэцгэс, чулуу, шорооноос эрчмүүдийг багахан хэмтэн хувирган доошилж чулуун давхаргуудаар эрчмүүдээ дахин хувирган доошилсоор хамгаалан буй уулын амин хүрд болох босоо голчид хүрдийн эрчмийн эргэлтийг эргэлдүүлж цаашлан хөрс шорооны судал дундуур бусад уулстай эрчмээ солилцсон холбогдоод эргэн тойрон буй оршихуйн орон зайдтай хөрсний гүйдлэр эрчмээ дамнуулдаг. Өвс ногоо ургахад дэмтэй чулуунд бат бөх оршиход хэрэгтэй доороос ирэх эрчмүүдийг татан аваад хооронд нь хүрдийн эргэлт дор сүлэлдүүлэн нэгдүүлж доош дамнуулах хэлбэрээр дэлхийн ээжид дэмтэй буюу доор байх суудал, давхаргууд, цөм болон бусад тэвүүдийг оршин тогтоохын үндэс болсон гол үйлсээ дүүргэнэ. Зарим уулсаас ялгарч байдаг туяа цацрагуудыг ч ялгарч байдаг ч мөн хариуцсан оршдог. Хүслийн хар уулын савдаг. Ямар нэгэн хайрхны эзэн савдгууд сархад шимээд ундаалан оршдоггүй. Эзэн савдгууд үйлсээ дүүргэхийн тулд сайн эрчмүүдийг хувирган гаргахын тулд эрчмийн холбоо хэлхийд үйлсийг дүүргдэг болохоос биш сархад шим хүртэхийн тулд оршдоггүй. Тэгэхээр сархад хүртдэг эзэн байвал согтуу хүлчив эзэн савдаг болох нэ. Хар хайрханд данзан равжаа хэмээх үр эрдэм оюунаа таньж харын хүчээ суралцсан бөгөөд эрчмийн хатуу хар үйлсийг даран дүүргдэг учиг ухаан дор хүмүүсийг сүншиглэн мөргөж байг хатуу хар үйлсийг дарах хүч чадал эрдмийг суралцсан байг хэмээн
сүншиглүүлэн дахиж байсан учигт үйлстэй болохоос үүлийг нь бүтээж өгөхийг хүссэн Данзан Равжаатай хамт хар сархад Хуан уул бүтдэг юм гэсэн худал цуурхал үйлсээ зогсоон болох хэрэгтэй. Ууланд сархад өргөж сархад шимийн хүчээр эзэн өвгдийг мөн тэр тусмаа онгодыг ундаалan хүчрхэгжүүлдэг гэдэг нь маш буруу үйлдэл хийгээд худал үг шүү. Халуун галамттай буусан өвгөд сархад шимээр ундаалan хүчээ хэрхэвч авдаггүй юм. Сархад шимийг зарим үед хүртдэг өвгөд байхад ч тэр нь буух бүртээ бус ямар нэгэн найр юм уу хатуу харыг хуран дуудуулах зэрэг үед л шимийг маш бага хэмээр чүнзний хэртэй хүртдэг болохоос уул сайрхтад өргөөд л огторгуйн эдтэд одод тэнгэрт өргөөд байдаггүй юм шүү. Тэр бүхний цаана сархтын бузар, дон, лайл анчгийг тархич хар сүнсүүд хүчээ авдаг. Хар сархтаас ялгаран гарах хар муу ирчмээр хар сүнсүүд л ундаалan тэтгэгдэж хүчээ авдаг болохоос Тэнгэрийн онгод хийгээд эзэн савдгууд мөн л юм бол хэрхэвч тэгж авахгүй. Өдгөө борц өргүүлдэг нэг хайрхан бий болоод байна. Вино өргөөд байгаа нэг хайрхан байна. Хар уулын эзэнт арх өргөөд байхаар тогширч уурлна бидтэй. Уурлаад эргүүлэн өрсийг шоглоно бидтэй буурлаа. Өөрсдийнх нь шившин хийлж өргсөн үүлийг нь эсрэгээр нь хийх зэргүүдийг тавин шогшуулж байгаа. Үр хөвгттэй болгож хайрлаарай гэж хэлж өргсөн байвал үр удмыг нь зогсоох хүчтэй хар муу сүнсүүдийг эргүүлэн тавьж байна. Эзэн савдгууд хар сүнсийг ашиглан үүлээ хийлгэх боломжтойг сана. Зөвөөр очоод сүүгөө өргөн хүслээ хийлж даатгачгаад явж байгаа тохиолдолд хар уулын эзэн яадаг вэ буурлаа. Хүссэн үйлсэд нь үзүүлэх дэм тусыг тэдний заяа буянд нь нийцүүлэн өгч буй. Хөрс шороо ухсан хүмүүн очоод үр гуйж байгаа болвос хийсэн ланчигт үүлийг нь дэнслэн байж нүгэл буйн нь хүслийг гүйцэлдүүлэхэд дөнгөхөөргүй бол тэр үрсэд шууд хүслийг нь гүйцэдүүлэх хүчийг буулган өгөхгүй байгаа шүү. Сонгон хайрханд яагаад хүмүүс байн арх сархад өргөдөг юм бэ буурлаа? Та нар үрсийн ухаанаас үүссэн мухаглал болохоос биш тэгж айхтар сархад шим хүртээд байдаг савдагч биш дээ тэр. Савдаг эзэд хэр хугацаагаар орон зайгаа хариуцсан оршдог вэ буурлаа? Өдгөө бол 20 жилийг туулах савдаг гарч буй хамгийн ихтэй 1000-аас 2000 жил болно. Шилийн богд дээр хүмүүс очоод дээр нь гарч буртаглаад байхаар савдаг эзэд нь уурлаад манаж буй уула хаяад явцдаг буурлаа. Үгүй ээ, зөвхөн уулынхаа дөрөв өнгийг хувирган гундаадаг нэг үрийг тэнд эндээс нь хатгаад бай. Толгой дээр нь гарчгаад сүү урсгаад л бай. Дээр нь гаран суучгаад сархад шим урсгаад л бай. Тэгэхээр тэр үр яах вэ? Уурлан хилэглэнэ дээ. Үрсийнхээ буруу харан сууж буйтай яг л адилхан. Мэдхгүй мухаггуудад өөрийн уурсан илэрхийллийг ганцхан дүртэй болгон үзүүлж буй юм аа. Алт ертөнцийг нь аваад байвал яах вэ буурлаа? Алт ертөнцийг нь аваад байвал
дээрээс буух учиртай эрчмүүд нь тогтгоо байгаад ирнэ. Буух эрчмүүдийг газар доорх эрдэнэсүүд, судлууд нь тогтоож байдаг. Ийм судал нь дээрээс ирэх хийгээд доороос гарах эрчмийн нэгэн баг хүрд болдог. Эрчмүүд татагдхаа байхаар уулын зарим үс цэцгсэн ургахаа болж хур ирэхгүй салхин ширүүснэ. Удмын аавуудын судалтай, буудалтай нутаг хушуу байлаа гэхэд алт эрдэнэсийг нь авах эсвэл тийм байдлаар тэр нутгийн эзэн савдгуудыг нь тогшруулсан байвал үйл хийлгэх гэж тийшээ удмын үрсээ даллан дууддаг. Үйлийн эхэл бариагаар үрсээрээ заслын үйл хийлгэх гэж шахдаг. Энэ талаар хэлж өгнө буурлаа. Эзэн савдгийн үйлийн барайг л айлдээ. Олон барайны үйл хэрэг бий. Жишээлбэл хээ үр тэр хайрхтыг дахих үйл хэрэгтэй байлаа гэ. Хамгийн түрүүнд өөрсдөд нь хуралдаад буй хилэгнэн догшрохын эсвэл өвчин зовлонгийн үйлийг цаг хугацаа, орон зайг үл хамааран мэдээлэл нь дамнаж энэ нутагт нутаглаж байсан юм шүү. Энэ хайрхан уулсыг шүшиглэж дээдлэн дахиж оршиж байсан юм шүү гэх мэдээлэлд нь улбаалан удмын үрсийн алба үйлсийг нь саадтай болгох аргаар илүүтэй дөнгөлөөд биеийн эд эрхтнэр нь бас шоглож эхэлдэг. Энд ямар ч эд эрхтэн багтаж болно. Шахаа барайны дараагийн нэг хэлбэр бол амь настай нь хүртэл тооцно. Амьд сэрүүн байхдаа яагаад энэ үйлийг дүүргээгүй юм бэ? Одоо өөрөө сүнсгэл дүрээрээ дүүрэг хэмээн өөртөө сүнсийг нь хураа авдаг. Бомбын баяр гэж нэг хэсэг их болж байсан. Одоо ч болж байгаа байх. Тэр баяраар бомбон дотор дом шившлэгийн хүчээр хорыг үүсгэн хийгээд түүнийг оршин буй газраасаа аль болох холзайд дөрвөн уул дээр эсвэл дөрвөн уулын дөрвөн зүгт аваачиж тавиараа гэд тавиулдаг байсан. Тэр үйлээс болж хорлогдсон савдгууд яадаг вэ? Хэн нэгэн очиж засахгүй бол яах вэ буурлаа. Хорт эрчим хит аривжих, сайн эрчмийг устгах явц нь хаажмаар өрнөдөг. Эд баялаг дуудуулах гэж бомбын баярт очиод өргөл барьцаа өгнө. Хажуугаар нь бас үнэтэй бомбыг худалдаж авдаг. Тэгээд аль болох хол очиж овоон дээр тавих юм бол тэр овооны эзэд та нарт хишиг буян өгнө гэсэн л ойлголт тэнд бий. Хүмүүсийн шунхаа сэтгэлдээр тоглож байгаа л хэлбэр. Одоо тэр баяр болдог үгийг мэдэхгүй байна. Үрс мөнч мунхаг байгаа хэрэг шүү. Савдаг эцдийн бариатай буюу хин нэг үрийн хөлдөн ямар нэгэн юм тушчихсан байсныг нь танилгүй үйл хийгээд тайлчглаа гээ. Тэгвэл яах вэ буурлаа. Буцаагаад л барьчихна. Тайсан хүмүүнийг нь яах вэ? Дутуу тандсан гэдгээр ямар нэгэн зэм оногдох болов. Шууд тэр дор нь амийг нь авах тогшин эзэд ч бий, хорвоогоос хальсны дараа авдаг нь ч бий. Маш чухал зүйлийг бэлгээрээ нууцлсан хайрхан байвал хамгийн сайн хүчээр хамгаалж байдаг болов буурлаа. Хамгийн хүчтэй хайрханд бус хамгийн их урд уй чадвартай эзэн савдгуудтай хайрхан дотор л тэдгэрийг нуудаг. Удаахад нь хүндэтгэлт хайрхтын эзэд орших буюу отхон тэнгэр хайрхны үйлээс буцаж явах зам зуур үрс санаж байгаа бол дандаа баруун зүгийн уусын хэсэг нь дугуй дөрвөлжин хэрэгсүүрүүд байсан. Тэдгээр нь хүндэтгэж байгаа хэлбэр юм. Юу хүндэтгэж байгаа юм бэ буурлаа? Эзэн хайрхтынхан савдгууд хэрэгэм зэрэг суудлаараа илүү өндөр байх, нарны тусгал илүү их буух,
бусдаас өндөр хайрхан байх зэргээс нь хамаарат хүндэтгэлд үзүүлж буй юм аа. Хэрэгсүр олон байх тусам тэр хайрхны эзэд хүндэтгэлтэй мөн түүний доор юм уу дээр нь чухал нандин оршихуй байгаа мөн цаана нь нууц чухал үйлс өрнөн оршиж байна гэж өрн тунгаадаг буурлаа. Боломжтой. Тэгэхдээ өдгөөгөөс 3,000 жилийн өмнө оршиж байсан хаан хүмүүн байлаа гэхэд өдгөө хэрэгсүр дээрээ байх болов уу? Бодтоо. Аль хэдийн дээд оршихуй руу очиод тэнд байхгүй болсон байлгүй дээ. Гэхдээ холбоотой байж эргэж тойрдог байж болох юм буурлаа. Эргэж тойрох давтамж нь тун хол. Хүмүүний бие бол сүнсний амьдралын зөвхөн нэг л хөөх хуйг. Хувцас гэсэн утгаар хэлвээ энд. Савдгуудыг хүмүүний биед буудаггүй гэсэн ойлголт бас гадуур байна. Гэтэл зарим нь буугаад байдаг шүү дээ. Энийний талаар буурлаа. Савдгууд улаач дээрээ буух боломжтой шүү. Шар нунтаг буюу урааны эзэд. Нунтаг шарын эзэд бол эзэд дотроо хамгийн их хор, туяа, цацраг, эрчим, эдгээрийг хооронд нь нийлүүлэн үүсээ дүргэн оршдог. Энэ эзэд хөрсний дээр гарч ирэх учиггүй. Хөрсний доор оршин тогтож үүсээ дүүргэн дэлхийн ээжид илүүдэн хуралдах мөн хэрэгцээт эрчмүүдийг нь өөрөөсөө туяа цацраг болгон дээш дамнуулан гариг ирэхээс хооронд туяадын хамгийн гүн холбоо үүсгэн оршино. Нунтаг шар нь өөрөө маш их хэмийн эрчим цацрагийг гаргана. Тэдгээр нь дэлхийн дотоод дулааныг хүнийхээр бол дотор халууныг бүрэлдүүлэн оршино. Дэлхийн ээж дотроо дулаан халуунаар оршиж байж шим мандал хийгээд чулуудын хоорондын нэгдэл уялдааг бий болгодог. Хорвоо дэлхийн эзэд болон өвгдийг хариуцах эцдийн эрх мэдэл дор арга хийгээд бэлэг ертөнцид бий болгож хариуцуулан үлдээдэг. Хүмүүний биеийн эс хит ихээр үржих үйлийг багахан хэмээр саатуулахын тулд энэ эздээс махан биед дэмтэй эрчмийг хагасаар буян авдаг юм аа. Өнөө цагт нунтаг шаруудыг цахилгаан эрчим үүсгэхэд зориулан гаргаж ирж байна. Энэ эрчим өөрөөсөө халууныг ялгаруулж, халууных нь хэмийг хувирган өөрчилснөөр тэр эрчмийг үүсгэж буй. Тэгтэл өдгөө доор байх учигтай нунтаг шарыг дээш гаргаснаар зарим цэцгэс ургахаа болж, зарим өвс ногоодын шим нь бүрэлдэхээ болж, уршиг нь илэрч байна. Дэлхийн ээжийн дотор халуун буюу дэлхийн ээж өөрөө оршин тогтох учиртай хэм нь алдагдаж байна. Хүмүүс та нарын биеийн захад орших цусны судсуу дагшвал цус нь бүрэн эргэлддэггүй адил биеийн дотор хэм багассан буурваас байгаль дээр өвс ногоо ургахаа болохоос гадна хөрсний доод давхаргуудаар шүүгдэн дамнаж дахин цэнгэг ус болох үйлс явц буурснаар зарим усны ундрагууд тэтгэгдэхээ болж буй. Ингэж халуун хэм нь багсан буурснаар хойд туйлд байх хүйтний хэм нь давхар бууран бүсүүд нь хайлаад буй шүү. Үүнийг хазууны давхарх цоорсон хүлэмжийн хийгссэн зэргээс болсон гэж дэлхийн дулаалтай холбоо нь тайлбарлаад байгаа шүү дээ буурлаа. Дан ганц тэгж тунгааж болохгүй. Өөр хүчин зүйлс ч бас бий. Дулаан халууны хэм буурахаар бодисын солилцооны авагдгаа болж байгаа юм байна тийм ээ буурлаа. Тийм.
Ямхын дайтай нунтаг шар байлаа гэхэд түүнийг нэгэн эзэн хариуцсан. Тийм учир үгүй олон эзэд манан хамгаалж үүсийг нь дүүргэн ямар үед задлах, ямар үед эрчтэй байлгах, ямар үед цацраг туяадаа гаргахыг шийдэн. Дэлхийгээр нэг таран байрлах уурхайтаас урааныг ухаж гаргаж байгааг яах вэ буурлаа. Нунтаг шарыг ухаж төнхчих, олборлох хүмүүст шууд хариуцлага тооцно. Багаар махан биеийг нь эзэгнэн буй нэг хэсээс улбаалан бүх хэсүүдийг нь дамнан өөрчлөн. Ил биед арга хүчээр, бэлэг хүчээрч оршин тогтно. Арга талаас дулааныг эс дотор бий болгодог мушигралтсан эд байдаг та. Энэ эс дотор эдээ ундааны өөх тос гих эд бий. Бэлэг талаас ямар нэгэн химээр чулуунаас ч бай, өвс ногооноос ч бай цацраг туяадыг авна. Ингэж аван хүмүүний махан бие ба сүнсэн бие хоёрын хооронд халуун дулааны солилцол өрнөхөд сүнсэн биеийн эрчмийн урсгал дотор багахан хэмийн туяа цацрагууд орж хувиран өөрчлөгдөд бид мэдэгдэх үз бас нэгэн хүчтэй нэгдсэн эрчим туяа цацрагуудыг бий болгоно. Нунтаг шарын хумхын тоосны тал хэмтэй дүүцгэж хэмжээтэй болоход л аюултай шүү. Цүмийн шарыг буцаагаад булдаг тэр нь ямар хор уршигтай байдаг бол буурлаа. Тэр чин тун аюултай. 50-60 жил өнгөрөхөд зөвхөн дөнгөж хугасан л задрана. Цаашлаад 100 жил, 1000 жилээр хороо үзүүлж байх үз эрчим гаргана. Булсан газарт нь хөрсний шим байхгүй болж өвс ногоо ургахгүй болно. Хийсч бутарсан хуурай хөрсөл бий болно. Мөн хуурай хөрс бий болсон байвал дээр нь хур бороо асгаран үерлэн буудаггүй. Учир нь ингэж буулаа гэхэд гадаргын ус хөрсний дээрх урсгалаар урсвал ойр тойрондоо буй хөрс шороо, мал амтан, хүмүүн гээд бүх оршуудын цацраг туяадын нөлөөлт автуулна. Халуун үйлчилбэл ууршилт явагдан ойр хавийн голууд ширгэнэ. Мөнх цэвтэгтэй хүүтэй орчинд идэхгүй болдог гэж яриад байдаг. Мөнх цэвдгийг хайлуулан намхархаг болгох аюултай шүү. Ухаж авсан нүхэнд нь давс хасгачих бол тэр нь бүрхүүл үүсгээд хорыг нь гадагшлуулдаггүй гэж бас ярьдаг юм буурлаа. Бүрхүүл тэгж ихээр үүсэхгүй. Ялгарх хор, туяа, цацраг нь давсаар хэрхэвч дарагдахгүй. Давсны өөрийнх нь хэм эрчмийг хайлуулах чадaltaй шүү. Шин дэвшилтэл технологиор олборлолт хийн нунтаг шарыг хороос бүрэн хамгаална. Та нар айлтгүй гэд ухах гээд байгаа. Эрсдлийг тооцож бүрэн хамгаалж байгаа гэдэл хошгоруулаад байгаа биднийгээ. Үрс муухраар ингэж бодоод үз. Энэ дин бадарч байлаа гэхэд хуруугаа ямар нэгэн эдээр боогод дээр нь удаан байлгаарай. Тэр эдэн шатан хайлж урсах уу, удаандаа хайлж урсах нь дамжиггүй. Яг л түүнтэй адил. Энэ дингийн том хийгээд хүчтэй энэ нутаг шарчин шүү дээ. Тиймээс хатуу хайлдаггүй, цацрагаас хамгаалдаг гэд ямар ч хэдээр хийсэн бэ бүрэн хамгаалагдахгүй. Чулуугаар хийсэн ч ялгаагүй. Шар нунтгийн эзэд дэлхийд байхгүй туяагаар бүтээгдэнэ гэж байх уу буурлаа. Огторгуйн туяадаар үүссэн 5 өвгөд бий. Тэр өвгөд үүл дүүргэхдээ огторгуйн туяаг өөртөө байнга хувирган авч байдаггүй буурлаа. Дээрээс ирж буй туяадыг хөрс шороондоо
нэвчин буулгах үйл хэрэг байдаг учраас эдгээр үгдийг цэхэн бэлддэг. Дэлхийн болон дээрээс ирэх эрчим туяадар химээ бүрдүүл тэгж байж үүсээ дүүргэхээс бус дан огторгуйн туяадар химээ бүрдүүлдэг байсан бол хэлбэлцлийн зуруугаас болж оршин тогтоохгүй байсан гэсэн үг. Энэ эзэд улаач дээр буугаад үүлээ хийгээд мордлоо гэхэд цацрагийн эсрэг тэсвэртэй болох чадвар үлддэггүй буурлаа. Сүнсгэл биеийн хүчинд тасан цогцол тэгж ихээр үүсэхгүй. Шар нундхийн эзэстэй ойролцоо үйл хэргийг дүүрэгдэг үгэд улаач үр дээр бууж ирэхэд би өөрийн улаачийн сүнсгэл биеийг шар нундхийн эрчим химнэлд тасган нээцүүлж дархлааг үүсгэж байна гэж тунгааж хэрхэвч болохгүй. Энэ эзэд үүлээ дүргээд хэр хугацаагаар солигддог вэ буурлаа. Тун удаан хугацаанд солигдно. 3 үрд буурал аав нь нэгэн бэлэг химээхийг барья. Энэ гаригийн хулган цагаас урьдаар үлдсэн хоёр эзэнтэй оюун бодлороо холбогдсон өөртөө хэрэгтэй бүх мэдээллээ аваарай. За би тэр эзэдтэй холбоод өгье.